гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллага суралцагчид итгэлэг зээл иргэн төлөвлөх бусдгүй тусламж олгох иргэн төлөвлөх тусламж олгох дэмжлэг үзүүлэх журмыг боловсруулмгүй болгох талаар засгийн газарт чиглэл өгөх тогтоол гаргах нь бол зүйтэй юм а гэж ингэж бодож байна. Тэгээд энэ тогтоолын заалттай холбогдуулаад хоёр жижигхэн асуулт байна. Нэгдүгээрт энэ 1.5 байгаа юм. Тэгэхээр 1.5-даар гадаадын сургалтын байгууллага суралцагчдыг сургуулиа төгсөж эх орондоо ирэхээс өмнө гадааддаа ажиллах тухай байгаа юм л да. Тэгэхээр энэ сургуулиа төгсөхөөс өмнө ажиллах тухай юм уу? Төгссөн хойно ажиллах тухай яриад байна уу 1.5 чинь. Төгсөхөөс өмнө ажиллах бол сурч байхдаа мэрэгчлэр ажиллана гэдэг жоохон ойлгомжгүй. Төгсснөөс хойно ажилланаггүй сургуулиа төгсчөөд тэнд мэрэгчлэр ажиллахыг дэмжсэн зохицуултыг энд оруулъя гэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ нэг тодорхой энэ томьёо бол жоохон юу байх шиг байна, ойлгомжгүй байх шиг байна. Хоёрдугаарт энэ 1.9-дөр энэ төлбөрийн дийлэнхийг бүрдүүлсэн суралцагчдын төлбөрийн асуудал байгаа юм. Тэгэхээр дийлэнх гэдэг нь яг жоохон ойлгомжгүй. 50-аас дээш хэлэх гээд байна уу, тийм ээ? 90 эсвэл 99% хэлэх үү? Энэнийг одоо яаж тодорхой болгож болох вэ гэдэг нэг ийм асуудал байна. За энийг 1.12 дахь заалт байгаа маа нэг бас Монгол банкны мэдээллийн систем гэх төрөв нь бас нэлээ яригдсан. Энэнийг заавал банк орон тогтоолд оруулах шаардлага байна уу юу гэдэг ийм л 3 асуулт баг шивтэй. Ажлын хэсгийн ахлагч Батнаар Мөлөгш хариулъя. За, эргэлтгчний асуултанд хариулъя. За, 1.5 дээр за жоохон уншигдахтаа тэгсэн болов нэгсэндээ гадаадын сургалтын байгууллагад гадаадд сурж байгаа оюутан төгсөөд эх орондоо эргэж ирэхээс өмнө нэгсэнд сургуулиа дуусчаад тухайн орондоо жишээлбэл яг мэрэгчлэрээ одоо Японд жишээлбэл Токиогийн сургууль сурж агаад одоо компьютерийн шинжилгээ ухаанаар сурж байгаа. Тэнд одоо Amazon компанид ажилд орчих юм бол тэндээ нэг 3 хүртэл тодорхой хугацаанд яг заана л да мэрэгчлэрээ ажиллаж агаад ирэх юм бол илүү одоо мэрэгчлэлтэй туршлагатай боловсон хүчин болж ирнэ гэсэн. Одоо энэ дээр бол надад бол олон хүүхдүүдийн хүсэлт ирсэн юм л да. Тэгэхээр олон хүүхдүүд бол ойлголоо. За нэгсэндээ төгсөөд яг үнэ төгсөөд гэх юм бол илүү ойлгомжтой бол төгсөөд тэгээд мэрэгчлэрээ нэг 3 хүртэл жил ажиллаад эх орондоо ирэх боломжийг нь олох хэрэгтэй гэж байна. За хоёрдугаарт нь 12-ыг нэхлээ тайлбарлажээ. Энэ Монгол банкны зээлийн мэдээллийн санд бүртгэлжүүл энэ асуудал одоо хүртэл ингээд шийдэгдэхгүй яваад байгаа учраас энийг тогтоолын төсөл дээр заавал оруулах хэрэгтэй л гэж бодож байгаа. Одоо хүртэл яагаад шийдэгдэхгүй бид нар энийг шийдэрээ гэд жил ярьсан шүү дээ. Тэгэхээр яг энэ өрөөнд Монгол банкны дэд ерөнхийлөгч хүртэл бид нар бэлэн байна гэд ярьжсэн. Одоо хүртэл шийдэгдэхгүй. Тийм учраас тогтоолын төсөл дээр бүгдээрээ энийг заавал оруулах хэрэгтэй л гэсэн байр суурьтай байна. За тэгээд 1.9 дээр за та бас тодорхой асуулт асууж байна л да. Дийлэнх үг гэхээр тодорхой бус байна гэд тэ. Тэгэхээр энийг шинжилэн найруулах нь зөв гэж бас бодож байна тэ. Тэн дээр та тодорхой саналаа байвал бас хэлээрэй. За, эргэлгчийн тодорлох уу? Босно. Яг энэ 1.9 дээр те ажлын хэсгийн дарга нар баярсаа. Энэ 1.9 дээр энэ уг нь бол дэлхийн шилдэг их сургууль Монгол улсад нэг хэрэгцээтэй мэрэгчлэр элсэд орсон хүнийг одоо ерөнхийлөгчийн тэтгэлгээрч гэдэг юм уу, энэ тэтгэлгүүдээр ингээд 100% даачаад тэтгэлэг авсан хүнийг нь болохтой зэрэг тодорхой хэсгийг нь дийлэнхийг нь гээд жоохон шахчих дэмэл харагдаад байгаа юм л да. Зүгээр тодорхой хэсгийг л гээд оруулчихвал үгүй зүгээр санагдаад байгаа байхгүй тий. Тийм боломж уг нь бол баймаар л байгаа юм да. Наранбаяр саад юу гэж бодож байна энэ дээр та? Ажлын хэсгийн 8. За одоо бол нэг 50% хүртэл олдсон хүнийг бол олгоод явж байгаа шүү дээ. Тэгээд 50% өөрөө олгоод ирвэл үлдсэн талыг нь төрөөс даахын зээл хэлбэрээр шийдэх юм явж байгаа. Энэ жоохон хатуураад дийлэнх гэсэн байна. Одоо дийлэнх болгох гэвэл 75% л гэж би ойлгодог. Хуучин заалтаар явж байгаад асуудалгүй шүү дээ. Тий. Зүгээр өөрөөр хэлбэл 50-аас эхлээд бодчиход болно. Яг гэвэл гадаадынх чинь их тийм өндөр төлбөртэй байдаг. Тэгээ буцаж одоо ирээд
эх орондоо ажиллаад төлнө гэх юм бол бас хэцүү тал байдаг. Тэгэхээр энэтэй холбоотойгоор өмнөх заалт бас орж ирж байгаа болов уу гэж бодсон. Гадаадтай нэг 3 жил ажиллаад тодорхой хугацаанд ажиллаад гэдээ бас яг хүн туршлагачаад ирж болно. Дээр нэмээд төлбөрийн чадвар арай сайтай ийм цалин аваад ирэхээр эргэн төлөлт сайжрах магадaltaй. Гэхдээ нөгөө талдаа эргэж ирэх яг тэр үүргийг маш сайн тодорхой бас яахгүй бол тархины урсгалт гадагшаа болчихгүй л гэж бас айц байгаа. За Яг асуулт бол яг тодорхой хэмжээнд хариулах гэж байна. Миний асуугаад байгаа нь энэ багхгүй тодруулж асуугаад байгаа юм даа. Сайдаа зүгээр эргэлгчийн тэтгэлэг гээд одоо энэ бос тэтгэлгүүд байгаа шүү дээ. Эднэр дээр чи бид нар тэнцсэн бошоо 100% өгчөж байгаа шүү дээ. Тэ. Тэгээ тэтгэлэг олцсон хүүхдүүдийг нэг 5%, 10%, 30%, 40%-ийн тэтгэлэг авцсан байгаа хүүхдүүд дээр яагаад үлдсийн бүтэн өгч болохгүй байгаа юм бэ л гэдэг шүү дээ. Ялгаагүй байхгүй бид нар шилдэгт хэлсэж байгаа юм чинь. Тэ. Энийг нэг бодцоогоор